галзуу кино сувагтан тавтай морилцгоо. Энэ удаад борон та нартай нэг галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. Ямар кино гэхээр 2022 онд гарч байсан Hell Dogs. За Yakuza Entertain галзуу Япон кино та нарт таалагдах нь гарцаагүй зэ. За тэгэхээр борооны энэ галзуу солиотой киног та нарын биед хэрэгтэй хоол боловсруулалтын хамттай шийдэл Activia-тай хамтран хүргэж байна. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан таргатул таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. Та нар маань тэгээд саба дараагүй саба дардсан бол лайк дарахтал болоо явчих жоо юм. За бас галзуу кино сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлэж болох юм. Нэрэ та нар маань галзуу кино гэсэн Instagram хуудасаа дагаарай гэж. За ингээд энэ галзуу солиотой киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За тэгэхээр гартаа цүнхэрсэн нэг залуу ойгоор алхаж яваагаар кино эхэлнэ. Тэр алхаж явсаар жижиг тосхон нэг дахианы фермд ирж нэг залуутай уулзлаа. Тэгээд гарын дээрх шагталсан шивээснүүдээ үзүүлж тэр шивээснүүд нь бүгдээрээ тэрний алсан хүмүүсийг илэрхийлж байгааг хэлдэг. Энийг сонсон нөгөө залуу сандарч өөрийгөө хуучны амьдралаа орхисон гэдгийг хэлсэн ч тэр тооссонгүй. Гэсэн чи төлөөсөө төлхөл болно доо. Аргагүй байдалд орсноо ойлгосон нөгөө залуу хурц шүүрч аваад тэрэн лүү дайрсан ч ямар ч нэмэр болсонгүй. Тэгээд тэр утсаар цагдаад мэдэгдэнэ. За тэгээд үрсөлөгтөхөд нэг эмэгтэй удахгүй Идезуки гэгч залуутай болзоонд явхаар болсон тухайгаа хоёр найзтай баяртайгаар ярьж байгаагаар кино үргэлжилнэ. Тэгсэн хідэн залуучууд орж ирээд үгийн зөрөөгүй бүгдийг нь бодчихно. Араас нь цагдаа нар яарч сандран гүйж ирсэн ч бүх зүйл нэгэнд оройтсон байлаа. За тэгээд нэг цагдаа яарч сандран гүйсээр дарга дээрээ гүйж ирж байгаагаар кино үргэлжилнэ. Дарга галзуу нөхө хүн далуулчих. Хуучин цагдаа байсан нөхөр тэрнийг алжчихж. Тэгсэн цагдаагийн дарга анкедыг нь шүүрч авлаа. Тэрнийг ирэхэд цагдаа нар нөгөө залууг нэг агуулхад авчираад сандалтай нь гавлж. Горо Идезуки 10 жилийн өмнө Шинжуку дүүргийн цагдаагаар ажиллаж байсан. Супермаркетэд дээрэн болох үеэр дээрэмчид тэнд ажиллаж байсан 3 бүсгүй газар дээр нь буудаж хөнөөсөн. 5 жилийн дараа тэр дээрэмчдийн нэгийг сэжиглээд барьж авсан ч хэрэг хүлээлгэж чадлагүй сул алчихсан. Гэтэл сарын дараа тэр нэг хэн нэгэн алчихсан. Идезуки өмнө тусгай хүчин далавхааж байсан. Тэр дээрэмчдийн хувийн өшөө хонзон авах зорилгоор ангуучилсан байх магадлалтай. Гараас нь ч хөдөлж үзээгүй бүсгүй төлөө ийм их хэрэг тарина гэдэг эрүүл алхам биш шүү. Тэгсэн Идезуки ууралж тэрнлүү дайрсан ч бусд нь тэрнийг дарж авлаа. Удалгүй тэрнийг ухаан ороход ортой гавлсан байлаа. Бид чамд дахиад нэг боломж олгох гэж байна. Би бол онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Анай. Нууц мөрдлөх хийх гэв. Чи Тошокай руу оч. Тэдний 5 дахь босс 4 жилийн өмнө асуурсан. Тэрнээс хойш орийг нь залгамжлах тэмцэл ширүүлсэн. Үжи овгийнхан Козо овгийнхантай тэмцэлдэж байгаа. Тэд бол 7000 гишүүнтэй Канто дэх хамгийн том овг. Токиод төвн байдаг. Ингээд цагдаа байсан нэг нөхрийн зуучлалтайгаар Козо 6 дахь босс нь болсон. Козо бизнес эрхлэгчийн дүрээр өнгөлөнд алдлалт хийдэг байсан учраас олон нийтийн газарт зэвсэг авч явдаг байсан. Үүнээсээ болоод Үжи овгийн алуурчдад амиа алдсан. Ингээд тэд 6 дахь босс Козогийн өшөөг авах 7 дахь боссоо сонгосон. Сонирхолтой нь тэд бусдын таамаглаж байсанчлан Токи, эсвэл Баавга хочод Кумазава, боссын зөвлөх асан хамаргүй хочод Чүүжиг биш харин бүлгэллийн нарийн бичиг байсан Токиг сонгосон. Маш сонирхолтой сонголт. Тэр Козогийн хэв маягийг дагдаг. Гадаад руу чиглэсэн тэлэлтийг дэмждэг. Тэрний удирдлаганд ор Козо болон Миками овгийн холимог зэвсэгт дайчид бэлтгэгдэж байна. Тэднийг тамийн ноход гэж хочилдог юм. Харин энэ туранхай нөхрийг Слик гэдэг. Миками овгийн босс. Тамийн нохтын тусламжтайгаар Токе өөрийнх нь замд хөндлөсөн бүхнийг замаасаа зайлуулж гадаадад тэр дундаа Бразил, Филиппин, Угандад үйл ажиллагаагаа өргөтгсөн байж. Тиймээс цагдаа нар Идезукиг тамийн ноход бүлэгт илсүүлэхээр төлөвлөсөн байлаа.
Тэгэд Идезуки Козовгийнхний заналтайсан Үжи овгийг устгаж тэдний итгэлийг олоод дунд нь тушаал дэвших ёстой байлаа. Энэ чиний гэрээ бас паспорт. Одоо чи Канетака Шого болсон. За тэгэд нэг жил өнгөрлөө. Шого нэг залуугийн хамт орхигдсон байшингийн шатаар дээш өгсөн. Тэгэд тэд байшингийн дээвэр дээр гараад хамтдаа тулааны бэлтгэл хийж эхэллээ. Шого тэр залууд гардан тулаан зааж өгч байгаа нь тэр. Залууг Мурог гин. Тэгэд тэд цагаа харахад товлсон цаг нь болоход 15 минут дутуу байгааг хараад сандарлаа. Тэгсэн удалгүй тэнд машинтай хүмүүс ирээд тэр орхигдсон үйлдвэр бололтой байрыг үзэцгэнэ. Энэ үеэр мань хоёр нуугдж угаад тэднийг хүлээлээ. Тэгээд шатан дээр эрэхтэй зэрэгцээд хоёр талаас нь нэг зэрэг дайран орцгоно. За ингээд тэднийг гиндүүлж дайрч зүйл дуусгаад бүгдийг нь цогцос хадгалдаг ууданд хийж машинда ачаад явна. Тэднийг машинтайгаа давхсаар нэг газарт ирсэнд хэдэн залуус тэднийг өгдлээ. Тэд ой дотор булшны нүх ухаад хүлээж байсан нь тэр. Тэгсэн тэр залуус тэдэнтэй хүндэтгэлгүй хандаад байх шиг санагдсанд Шоготой хамт явсан залуу тэднийг бүгдийг нь ухсан нөхөнд нь оруулж дэглэлээ. Тэгээд тэдний зургийг дараад хэрвээ үлдсэн ажлаа дутуу хийвэл энэ зургийг чинь нэтээр цацна гэж сүрдүүлээ тэндээс явдаг. Тэр хоёр явсаар боссынхаа гадаа ирсэнд Шого босс руугаа залгаж даалгавраа амжилттай биелүүлсэн гэдгээ хэлсэнд босс нь баярлалаа. Одоо тэдний өрсөлдөгч бүлгэллээс ганцхан босс л амьд үлдсэн байна. Тэгэд Шого байрандаа ирж тэр өдөр хийсэн бүхнээ тайлагнж бичээд илгээлээ. Маргааш нь Шого хамтрагчгаа хамт Токиод ирнэ. Тэгэд нэг офисын гадаа очиод орох гэсэн ч кодыг нь сольжсон байсанд тэр хоёр дэлбэртлээ хуурлж хаалгаа тайлж өгсөн залууг өшгөлж унгаад гавья байгуулад ирж явах шагнал нь энүү гэж тэнд байсан залуус дагсарна. Залуус цагдаагийн дарган ярьж байсан галзуу ноход бүлгэллийн залуус байсан бол тэдний дунд тэдний босс Ислигч сууж байна. Шогоч Ислиг руу хурлж тэр хоёр барьцалдаж авах гэж байтал цаад өрөөнд сахлах усуулж байсан босс Баавга хочод Кумазава гараад ирлээ. Тэгэд мань хоёрыг хоёуланг нь нэг сан хилэгдэж өгөөд хамтдаа Шогогийн ялалтыг тэмдэглэхээр болцгооно. Орой босс нь Шогог хамтрагчтай дагуулсаар ресторанд ирлээ. Тэгэд хамт нэг ширээнд сууж Мурог өөр ширээ рүү явуулна. Тэгэд мань нөхөр Шого Ислиг хоёртой хундаг тулгаад ууж байтал бүр том босс нь залгасанд тэр тэндээс босож ганцаараа Вагю мах идээд сууж байсан мууруу дээр ирлээ. За тэгэд махшарж идээд гарах үеэр босс нь тэрнийг өөр нэг цэнгэний газар руу авч явах гэсэн ч Шого татгалзаж амрах хүсэлтэйгээ хэлээд гэр рүүгээ явна. Тэгээд тэндээс ганцаараа салж явсан Шого Токио хотын гудамжаар алхсаар нэг байранд ирсэн нь массажны газар байна. Харин Муро буцаж ороод махшаардаг газрын тогооч бүсгүүтэй уулзлаа. Тэгээд тэрнтэй хамт кофе уугаар болж гадагшаа гарцгаана. Шого ч массаж хийлгэж байх зураа массажистаас шинэ нууц код бүхий цаасыг хүлээж авлаа. Тэгээд тэр кодыг цээжилсэн даруйда цаасыг амандаа хийгээд залгиж орхино. Учир нь массажист жирийн массажист биш цагдаагийн тусгай агент байлаа. Харин энэ үед Муро нөгөө бүсгүйгээ дагуулад гэртээ ирж байна. Энэ газарт хинч ирж байгаагүй. Энэ бол надад байгаа хамгийн цэвэр газар. Бас миний хамгийн дуртай газар. Энэ үед Шогогийн утас дугарч босс нь холбогдоод тагнуулын чухал мэдээлэл авсан учраас 30 минутын дотор яаралтай ирэхийг хүслээ. Өөрийг нь ганцлуудаа ийм орой дуудаж байсан учраас Шого битүүхэндээ болгоомжлно. Харин тэр нэг удаа дуудахдаа тэрэнд хар тамхины 8-ачны дүрээр ажиллаж байсан цагдаа илрүүлсэн гэдгийг хэлж Шогод тэр цагдаа алах тушаалыг өгч байж. Аз болоход босс Кумазава энэ удаад тэдний дунд ажиллаж байсан цагдаа илрүүлсэн талаар биш. Харин эсрэг бүлгэллээс үлдсэн сүүлчийн босс Жорж гэгч идэхэд Лос Анжелест байгаа гэдгийг олж мэдснээ Шогод хэлэхээр дуудсан байлаа. Тэгсэн Жоржийн байгаа газрыг илчилсэн хүн удалгүй мэрэгжлийн алуурчныгаар дамиа алдсан байжээ. Тиймээс Шогогийн боссын босс нь Шого Муро хоёроор бие хамгаалуулахыг хүссэн нь тэр байж. Тэгээд Шого гэртээ ирээд гарын дээр нэг тэмдэг шивчгэд массажистаас авсан нууц кодоо оруулж мэдээлэлээ дамжуулчаад унтахаар хэвтлээ. Маргааш нь массажист уламжлал ёсороо тэдний боссын гэрт ирж байна. Тэр нь цагдаагийн даргын өмнө нь Шогод хэлж байсан хамаргүй хочод Чүжи байлаа. Дараа нь хамаргүй хочод Чүжи залуусаа дагуулад нэг тулааны бэлтгэлийн талбайд ирсэнд тэнд Шогогийн босс ч тэрнийг дагуулсаар ирлээ. Тэднийг харсан Чүжи өөрийнхөө залуусыг тэднээс илүү гэж бодож байгаагаа хэлсэнд Шого Муро хоёрч шууд дайраад Чүжи боссын хамгаалагчдыг амархан буулгаж авцгаана. Энэ үеэр тэдний хамгийн том босс нэрлээ.
Энийг харсан бусд нь мань хоёрт сум нэвтрдэггүй хантаа зөмсүүлээд рингэн дээр гаргана. Тэгээд том босс Тооке тэднийг рингэн дээр жигсааж зогсоогоод буу гаргаж ирээд тэднийг нүд римхийн зур буудаж унагадаг. Та нар намайг хамгаалж угаад буудулсан гэж бод. Одоо хурдан босцгоо. Босоод тултаач. Тэгээд цээжиндээ буудуулж дөргөл тавсан хэд хоорондоо хоёроо ноцолдоод тулдаж эхэлцгэн. Ингээд тулаанд ялсан Шого Муро хоёр хамгийн том боссын бие хамгаалагчаар ажиллахаар болно. Тэгсэн босс Кумазава тэр хоёрыг дагуулад хамгийн том босс Тоокегийн ажлын өрөөг болоод ажлын цагаар тэдний хаан байрлах ёстойг зааж өгнө. Гэрээнд гарын үсэг зур, байнга сум нэвтрдэггүй хантаа зүмс. Одоо та хоёр боссын бамбайнууд болсон. Энээс гадна тэр хоёр өөр маш олон дүрм журмуудыг тогтоож дагах ёстой боллоо. Тэд якуза шиг биш, энгийн бие хамгаалагчид шиг бие авч явах ёстойгоос гадна өчүүхэн төдий с жигтэй зүйл гарах юм бол төв рүүгээ холбоогоор мэдээлж өөрсдийн босс Баавгай хочод Кумазавад байнга мэдээлэл өгч байх ёстой байлаа. Цагдаа нар та нарыг шалтгаал гарах юм бол баривчлах гэж үзнэ. Тиймээс машина жолоодохдоо бүсээ зүүж бай. Бас цогттлоо хууж болохгүй. 2 өдөр ажиллаад 2 өдөр амарна. Тэгвэл өөр нэг баг байх нэ. Бид тэдэнтэй уулзаж болох уу? Тийм ээ, байгаа. Гэхдээ та нар уулзаж болохгүй. Тэднийг ингэж ярилцаж байтал гинэт тусгай гэрэл асаж том босс ирж байгаа дохиоглоо. Ингэж Шого Муро хоёр өөрсдийн босс Кумазаваг дагаж том боссын өрөө рүү очино. Та хоёр дажгүй залуус юм. Намайг уудахгүй гэдэгт итгэж байна. Ингээд тэр хоёр том боссыг хаа явсан газар нь дагна. Тэр өдөр том босс нь тэднийг дагуулж явсаар нэг эмэгтэйтэй уулзсан нь хятад гаралтай бизнес хамтрагч нь байлаа. Тооке гаднаа өөрийгөө якузагийн босс шиг биш. Харин орчин үеийн чадварлаг бизнесмен шиг бие авч явж байлаа. Шогоч тэрний алхан бүрийг анхааралтай ажиглаж битүүхэндээ нэгэнгүй судалсаар. Орой гэхэд тэр хоёр том боссоо гэрт нь хүргэж өгöd буудаг байж. Харин гэрт нь тэрнийг сайн бэлтгэгдсэн 10 тулаанч хүлээж байдаг байлаа. Тэднийг буух үед босс нь тэдэнд тогтмол 40-50 мянган йений тип өгöd буулгадаг байж. Нэг өдөр тэднийг орхигдсон том зочид буудлын гадаа ирж зогслоо. Тэгээд том боссыгоо дагаж дотогшоо орсонд тэр нь иж бүрэн цогцлбор байхаар төлөвлөгдсөн барилга байдаг. Тэдний амиа алдсан босс энэ газрыг якузаануудын амралтын төв болгохоор төлөвлөөд барьж байсан ч амиа алдаснаар энэ газар орхигдсон байж. Тэгээд том босс Тооке, дэд босс Баавгай хочод Кумазава хоёр тэр барилгын ханан дэх авраг том загалмай өмнө зогсоод залбирсанд мань хоёрч эргэн тойрноо хянаж анхааралтай зогсцгоно. Би Жоржийг зүйл дуусгаад дараа нь энэ цогцлборыг барьж дуусгана. Маргааш нь Шого массажийн газарт ирж цагдаагийн дарагтай уулзаж мэдсэн бүхнээ хэлсэнд цаадхан тэрнийг болгоомжтой байхыг тэр тусмаа Тоокегийн жолоочтой илүү дутуу юм ерөөсөө ярихгүй байхыг анхаарууллаа. Харин нөгөө талд Муро шинэхэн найз бүсгүнхээ найзуудтай танилцаж байна. Энэ үеэр Шогогийн босс тэрэнд Тоокегийн хувийн компьютер руу нэвтрэх даалгаврыг өгч тэрний хурууныхээ бүхий хиймэл хурууг өгнө. Тэрэнд гэмт хэргийн ямарч бүртгэл байхгүй. Бас тэр үргэлж бэлгийн өмсдөг байхад та нар яаж хурууныхийг нь олж чадсан юм бэ? Би энийг ашиглах юм бол цаашид тэдний дунд байх ямарч боломжгүй болно гэдгийг тооцоолсон биз дээ. Чамд тэрнийг өгснээс хойш алга болох 24 цагийн хугацаа байх болно. Гэхдээ тэрэн лүү халдах үед би тэнд нь хамт байж таарах магадлал 50% шүү дээ. Тэр тохиолдолд би төрүүлж өгөх нь гарцаагүй. Тэгвэл өөрийгөө хамгаалаад тэрнийг л өхүүлэхгүй юу та? Танд ч хэлэх амархан л та. Харин нөгөө талд Муро бодох санах зүйлгүй найз бүсгүнхээ найзуудтай хөзөрдөн. Тэгсэн хажиргалтай тэдний бүгдийнх нь ар гэрт алалгын хохирогч байсан болж таардаг. Өөрөөр хэлбэл хайртай дотны хүний аллагад алдсан хүмүүс бие биенийхээ сэтгэлийг засахын тулд тэр клубыг байгуулсан нь тэр байж. Тэгсэн тэдний нэг нь Горо Идэцуки гэдэг хүнээс 2 сар тутамд 200 мянган йен хүлээж авдаг гэдгээ хэллээ. Учир нь ээж нь нэг супермаркетэд ажиллаж байхдаа хамт ажилладаг эмэгтэйчүүдийнхэн хамтаар буудуулж амиа алдсан байж. Тэгээд тэд Горо Идэцуки гэгч цагдаа тэр хүн амны хэргийн хохирогчдын өшөөг авахын тулд алуурчдыг бүгдийг нь алсан тухай 100 яриа сонссон гэдгээ ярьцгаана. Тэгсэн Муро тэдний ярианд эдгсэнгүй. Мурогийн найз бүсгүй тэрнийг якуза бүлгэллээсээ гарч өөртөө хамт жирийн хүмүүс шиг амьдрахыг ядгах болсон байлаа. Гэвч Муро якузагийн амьдралаасаа салахыг хүсэхгүй байна. Маргааш нь Шого хамт ажилладаг бүсгүйгээсээ эсрэг бүлгэллийн толгойлогч Жоржийн талаар нэг шинэ мэдээг хүлээж авлаа.
Тэр нь Токиог алуулахын тулд гадаадын шилдэг алуурчныг хөлсөлсөн тухай мэдээлэл байдаг. Харин Хендриксэн гэгч тэр алуурчин нь Токиод аль хэдийн ирж гисэн байлаа. Тэр өдөр том боссыг хамгаалах Шого Муро хоёрын айлч байдаг. Дайснууд нь хизээж халдлага үйлдэж болцсошгүй байгааг мэдэж байсан учраас тэд урдурдынхаас илүү сэрэмжтэй болжээ. За sorry байж гараа. Борон та нарт нэг газ хэрэгтэй юм хэлээд хий. Тэгэхээр манайхан дугаарыг мань хамтрагчаар ажиллаж байгаа Activian байна штэ. Галзуу ямттай тараг заяа. За тэгээд ганцхан таргаар зогсохгүй. Acti regularis probiotic ашигтай бактери агуулсан учраас хоол боловсруулалтыг сайжруулж өтгөн хатах, бие хүндэргэх, гэдэс дүүрэх шинж тэмдгийг арилгахад хамгийн том дэм болно гэж бодчих. Хоол боловсруулалтын хамттай шийдэл Activia. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан тарагтур таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. За Activia таргаас хэд сайхан балгаад кино тайлбараа хэдүүлээ үргэлжлэн үлцгээе. Том босс Токи тэр өдөр өөр нэг холбоотон бүлэглэлийн босстой уулзах хуваартай байлаа. Тиймээс Баавга хочид Кумазава мань хоёрыг дагуулад босстойгоо хамт уулзалтын өрөөнд явж орно. Таны овог Жоржтой дахиад сүлбэлдээд эхэлсэн биш үсттэй. Та Нагояд байгаа Оливерийг хэлээд өнө. Тэр их тоогүй хэрэг болсон. Манай гэр бүлийн дотоод асуудал учраас хүн дээр битгий тусгаж аваарай. Би та нараас хов жив сонсох гэж дуудаагүй. Яралтай өөрсдийн хүмүүсээ тэдний дотор шургуул. Надад найдвартай мэдээлэл хэрэгтэй. Би Оливерийг Жоржтой хамтарч байгаад итгэлтэй байна. Тиймээс та нар шийдвэрээ одоо гарга. Би Жоржийг алаад дараа нь Нагояг гартаа оруулна. Босс сэтгэлийн үнэн үгээ хэллээ. Одоо та нарын ээлж хэдүүлээ хоосон яриагаар яахавд нэг л их яриад ямар ч үйлдэл байхгүй байж болохгүй зү. Энэ үеэр Шого Муро хоёр цүнхтэй мөнгө авчирсанд цаадуулна илэрхий баярлна. Энэ 300 сая yen. Аль хэдийн угаачихсан. Үгээр мэдээлэл олж өгнө. Та нараас гойж байна. За тэгээд том боссыг бүх хийсэнд нөгөө хоёрч сандарч яахаа мэдэхгүй боллоо. Ингээд ажил төрлөө ярьж дууссан тэд бүсгүүчүүд авчираад караокед дуулж наригдцгаана. Гэвч Шого Муро хоёр анхаарлаа хоромж сулруулахгүй бүгдийг нь анхааралтай ажиглана. Ажиглж уснаа Шого тэнд шинээр ажилд орсон гэж ярьж байсан нэг эмэгтэйг татаж холдуулаад босст нь хундгалсан архийг нь өөрөө амсаж үзхийг шаардсанд цаадах нь мэдэн бодиллаа. Эрэнд нь бухимдсан Шогог чангаар хашгирсанд бүгдээрээ цочирдно. Юу болсон бэ? Така энэ эмэгтэй гар олон жил хутга барьснаас үүдэлтэй эвэршсэн байна. Энийг тогооч биш гэдэгт би итгэлтэй байна. Тэгвэл бүсгүй. Чи наад архинаас өөрөө удаа харъя. Тэгсэн айд сандарсан юм шиг царайлж байсан нөгөө эмэгтэй нөгөө архийг цацаж орхиод юуж болоогүй юм шиг гутлаа тайлаад ширээн дороос хутга гаргасанд Шогоч тэрнтэй тулалдахаар бэлдлээ. Ингээд Муро Шого хоёр тэрнтэй тулалднаа. Ингээд эмэгтэйг буулгаж авсанд тэр газрыг ажилуулдаг эмэгтэй сандарч бушуухан өвдөг сөгдөн боосоос өршөөл гуйж сайн шалгалгүй шинэ ажилтан авсандаа уучлал гуйна. Энэ үеэр Баавга Слик рүү залгаж цэвэрлэгээний ажил байгааг хэлсэнд удалгүй Сликч нэг залууга дагуулад хүрээд ирлээ. Тэгээд цаасан хайрцагт нөгөө эмэгтэйг хийгээд тэндээс сэмхэн аваад гарна. Тэгээд тэндээс шууд хөдөлж нэг нууц байранд ирээд Шого Муро хоёр харуулд гарлаа. Харин нөгөө талд бүлэглэлийн бусад дэд боссууд хоорондоо зөвлөлдөөд том босстой хэлэлгүйгээр цүнхтэй мөнгө авч явсан Таварая гэгч нөхрийн цүнхэнд байршил тогтоогч төхөөрөмж суулгаад явуулчихсан байдаг. Харин нууц байранд том босс Баавга хоёр нөгөө хөлсний алуурчин эмэгтэйг тамалж хэн тэрнийг хөлсөлснийг хилүүлэх гэж оролдсон ч цаадах нь юу ч хэлэхгүй байлаа. Чи яга гутландаа нуус бууга ашиглаагүй. Байдал буруугаар эргүүл Тавараяг нухах гэж авч явсан болохоор хэрэглээгүй маа. За тэгсэн тэдний байсан байр руу баахан хүмүүс ирж яваа харагдана. Тэр мөчөд хөлсний алуурчин эмэгтэй байршил тогтоогч залгичихсан яваа болохыг тэд ойлгосон ч бүх зүйл нэгэнд оройтож. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Шого ханан дөлгөөтэй хуучны бууны урд холбоотой байсан урт хутгийг салгаж яваад босс руугаа яарч очлоо. Нөгөө талд Шоготой утсаар ярьсан Сликч залуусаа аваад тэдний байгаа газар руу хөдөлнө. Учир нь босс болоо тэрнтэй хамт байгаа хүмүүст буу байхгүй гэдгийг тэд сайн мэдж байлаа.
Шого мөрөө хоёрч гартаа алах утга барьсаар боосоо тэндээс гаргахаар хөдөлнө. Шогоч гутландаа байсан жижиг гар бүг барьсаар дайсны цэргүүд орж ирмэгт тэдэн лүү гиндүүлж дайрна. За тэгээд тэд ирчээрээ явж хяналтын камертаа өрөөнд очиод тэндээс буугаар зэвсгэлсэн 9 цэрэг тийшээ нэвтэрсэн болохыг тооллоо. Тэгээд том босс Шогогийн бууг аваад тэрнийг баавгад туслуулахаар явуулдаг. Энэ үеэр баавгаа туслахынхаа хамт буутай цэргүүд рүү дайран орж байна. Ингээд Шого баавга хоёр дайсны ихний дайралдаг арайхийн зогсоогоод амс хийж үтэл тэдний байсан өрөөний ханыг цөм зохиж цаанаас нь дахиад олон цэргүүд орж ирлээ. Тиймээс тэр хоёр дахиад хүч тэнцвэргүй тулаанд орцгооно. Харин нөгөө талд мөрөөч том боссыг хамгаалж тэдэн дээр ирсэн дайснуудтай зогсоо зайгүй буудалцаж байлаа. Тулаан дуусч том босс мөрөө хоёрыг нөгөө дүүл дээр ирэхэд баавга шархаад алгүй амьсгал хураажээ. Намайг уучлаарай. Кума. Намайг уучлаарай. Хоёулаа бас тэрвэрлэхгүй яах вэ, Шого? Удалгүй сликч хүмүүсээ дагуулж ирээд хамгаалтын нөгөө багт том боссыг хариуцуулж мөрөө Шого хоёрыг машиндаа суулгаад өөр тийшээ явлаа. Учир нь бусад боссууд залуусаа дагуулж Тавараягийн байгаа байршил руу хөдөлжээ. Явах замдаа мөрөө Горо Идэзуки гэдэг нэг цагт хүн амны хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг хуваараа мушгиж бүгдийг нь алаад хохирогчд нь нөхөн төлбөр өгсөн тухай сонирхолтой түүх сонссон гэдгээ машинд байсан хүмүүст ярьж өглөө. Тэгсэн тэд тэр хүн нь Шого гэдгийг гадарлахгүй байлаа. Нөгөө талд Таварая төв байрандаа ирээд хүмүүстэйгээ машинд яахаа зөвлөлдөж байна. Харин тэднийг Токигийн хүмүүс алсуур тойроод бүсэлцгээж байдаг. Удалгүй Шого мөрөө хоёр эсликийн хамт ирээд тэдэнтэй хүч хавсархаар хөдөлдөг. За ингээд ихний бүлэг залуус дайснууд руугаа гиндүүлж дайрч ороод хайр найргүй балбаж хутгалсанд нэг ч хүн тэндээс амьд гарч чадсангүй. Дараа нь тэд шууд л амиа алдсан баавга хочид Кумазавагийн оршуулганд бэлтгэцгэн. Энэ үеэр эсликийн жолооч тэр шүн мөрөөгийн яриад байсан Горо Идэзугийн Шогог байж магадгүй гэж хардаж байгаагаа хэлнэ. Учир нь тэр нэг шөнө Шинжуку дүүргийн цагдаа Шогог замын цаанаас хараад Горо Идэзуки гэж дуудаж байхыг тэр харсан байж. Та Така Шогог цагдаа гэдгийг мэдчихсэн үү? Чи энэ талаар хэн нэгэнд хэлсэн үү? Үгүй. Хэнд ч бити хэлээрэй. Энэ үеэр Якуза бүлгэрлэлийн хэн бүгдээрээ Кумазавагийн оршуулгыг зохион байгуулад завгүй бууж хинж байлаа. Тэгээд тэд нууцаар лам авчраад оршуулгын ёслолыг эхлүүлнэ. Тэгээд ёслолын дараа тэд Кумазавагийн идэх дуртай байсан хоолыг эдэцгээдэг. Босс, одоо хэн бүлгэрлэлийн нарийн бичгийг хийх болж байна? Би Токид санал тавьсан боловч Токи татгалцсан. Эслик яах вэ? Надад сурах зүйл их байна. Таг Шого үүнийг хийнэ. Токи бид хоёр тохирсон. Босс үнийг өгч байна. Так. Боссыг дагаж очиод нарийн бичгийн ажлаа хүлээж ав. Би яах вэ? Та хоёр одоо нэг баг биш болсон. Энэ үеэр хажуугийн өрөөнд нэг хачирхалтай зүйл болж байна. Токи Шогогийн нүдэн дээр том боссыгоо эвхэртэл нь элэгдэж унгаалаа. Энийг харсан Шогогийн нүд орой дээрээ гарна. Босс хүн хизээч тамлах байрал өөрөө очидгүй юм. Чиний энэ бодлого үйлдэлээс болоод баавга амиа алдлаа. Би ийм шийтгэлийг хүлээвэл зохино. Тэгэж вэж баавгал сэтгэл амарна байх. Дахиад нэг цох. Ингээд Токи боссыг дахиад нэг цогсонд залуусч дайран орж ирлээ. Бидхи оролц. Бүгдээрээ холвэ. Би боссыг цогсон бурууга энэ хуруугаараа төлнө. Шого. Би ясхатуудаа болохоор надад тусал. Бол хурууга тайрах хэрэггүй. Тэгсэн Токи боссынхоо үгэнд орохгүй хурууга тайрах гэж зүтгэсэнд Шогоч хутгийг нь өшөглөөд цохиж унгаалаа. Токи боссыг цогсон учраас хуруугаараа гимээ цариулах ёстой болсон. Тэр миний төлөө үүнийг хийсэн учраас харин ч би талархах учиртай. Ингээд оршуулга дуусаагүй учраас бүгд буцаад одогшоорсонд Шогог ганцаараа тэр хавийг арчсаар үлддэг. Энэ үеэр тэрнийг цагдаа гэдгийг гадарлаж эхэлсэн эслэг ирлээ. Токи биш. Харин чи хурууга тайрч байх ёстой байсан биш үү?
Тэд чамайг уучлсан байлаач би чамайг уучлахгүй шүү. Тэгсэн Шогогийн араас ирсэн Мууро Шогог өмөрч тэрнийг түлхэж унагсан ч Шого болиулаад додогшоо орно. Тэгсэн шаранд хөдөлсөн Мууро Сликийн хойноос нойлын өрөөнд явж ороод тэрнийг хайр найргүй зодож эхэллээ. Бид шиг хүмүүс үхэн хатан тулалцсны үр дүнд чам шиг новшнууд хил амгүйгээр мөнгө олж авдаг байх шүү. Тиймээс бидэнтэй дорд үдсэн байдлаар харьцахыг чинь зөвшөөрөхгүй шүү новш минь. Тэгээд тэрнийг шатны доошоо шидэх гэсэнд цаадхан Шогог горо идэ зүгхэ мөн гэж нотолж хэлсэнд Мууро эргэлзэж эхэлнэ. Итгэхгүй бол тэрнийг мөн эсхийг жолоочоос асуу. Тэр зүсээ хувиргаж бидний дунд шургалсан цагдаа байхаас зайлахгүй. Чи амиа аврахын тулд арай үнэмшилтэй түүх зохиосон чинь дээр шүү. Гэвч Мууро тэрний үгэнд оролгүй шатны доошоо шидэж орхилоо. Харин нөгөө талд бусд нь баавгайн дуулах дуртай байсан найрал дугдуулж байна. Гэтэл Сликийн хамтрагч Мууро ирээд тэрнлөө гиндүүлж дайрч хутгалсанд Мууро арай ядан өөрийгөө хамгаалдаг. Тэгсэн Мууро гараас нь ирэхгүй байгаад гайхсан Шого гарч очиод юу болж байгааг харсан даруйдаа харах хурдаараа доошоо гүйнэ. Тэрний гарч ирэхэд худгалуулж шаргдсан Мууро нөгөө нөхөртөө ноцолцсоор эцэст нь хутгаар нь өөрийг нь зөвл дуусгана. Энэ муу новшнуудад үзүүлээд өглөө штэ. Тэр мөн Слик автаа адилхан харагдахаар нь оор хүрээ талчлаа. За тэр яг уу одоо бушуухан зүгтээ. Хөөе чи цагдаа биш үсттэй. Биш ээ. Наад биш ээ гэдэг чинь нэг л үнэмшилгүй сонсогдоод байна шүү. Би чамтай л адилхан тамийн нохой. Харамсалтай байна. Хоёулаа үг нь их сайхан хамтарч байсан юмсан. Тэгсэн араас хэдэн залуус гарч ирсэнд Мууроч худгай барьсаар тэднээс зүгтлээ. Тэр өдөр Шогог гудамжинд явж үтэл бүлэглэлийн залуус тэрнийг машинд суулгаад буу тулгаж Муурог хануугаг байцаалаа. Учир нь Шого өмнө нь бүлэглэлийнхээ хэнийг ч дагуулж очиж байгаагүй нөгөө байрандаа очиж хэвдсэн байлаа. Та нар ингэж зүгээр өнгөрнө гэж бодож байна уу? Чи юу гээд байгаа юм бэ? Тэгсэн Шого тэднийг ядах юмгүй буулгаж авдаг. Муурог хүсснээр хай. Харин намайг тайван орхи. Ойлгоо. За. Чанга хэлээч. Ойлголоо. Дараа нь Шого цагдаагийн дарагтайгаа очиж уулзлаа. Тэгээ Жоржийн хөлсөлсөн Хендриксон гэдэг нь холбооны мөрдөх товчооны зүсээ хувиргасан мөрдөгч байсан гэдгийг тэрний даалгавар цуцлагдж нутаг буцсан гэдгийг хэлдэг. Харин жинхэнэ Хендриксон 2 жилийн өмнө сээр дамиалтсан болохыг тэд олж тогтоосон байна. Чи энэ даалгаврыг дуусгаад албанаас бүрэн чөлөөлөгдөж болно. Би чөлөөлөгдөхгүй. Би гэр бүлүүдэд харж хандна гэж амласан. Ямар гэр бүл? 4 гэр бүл. Одоо боссыг халаад нууц файлуудыг авахтал болно үсттэй. Токигийн жинхэнэ нэрийг Кирэясу гэдэг. Бид тэрнийг холбооны мөрдөх товчоотой хамт бэлдэж байгаад Тошокай бүлэглэл рүү шургуулсан юм. Чи тэрний компьютерээс бидэнтэй ярьж байсан ярианыхын бичлэгүүдийг хулгайлах ёстой. Юун тэнийг юм яриад байна. Тэр Тошокайг 2 хувааж мөнгөн урсгалыг нь зогсоох даалгавартай байсан. Тэдний ярилцаж байтал гэрт нь Шогогийн уулздаг эмэгтэй ороод ирсэнд дарга нь бууга гаргаад тэрэн лүү чиглүүллээ. Сандарсан Шогоч бууга гаргаж дарга руугаа чиглүүлсэнд нөгөө эмэгтэй "Шого бас нууц цагдаа юм уу?" гэж асуухад шангаар инээдэг. За ингэ тэр ч бас нууц цагдаа байсныг Шого ойлгоно. Энэ үеэр Мууро найз бүс хүнхээ найз дээр ирээд Шогогийн зургийг харуулж горо идэ зүгийг гихч цагдаа мөн эсхийг өөр нэг найзаас нь асуулгана. Цагдаагийн дарга Шого тэр 3 хэсэг зөвлөлдсөний эцэст Тошокай бүлэглэлийн талаар хангалттай мэдээлэл цуглуулсан гэж үзсэн учраас үлдсэн толгойлогч нарыг нэг зэрэг устгахаар тохирдог. Эмэгтэй Токиг алахаар болсон бол Чужиг массажистаар алуулахаар тохирно. Ингээд цагдаагийн дарга тэрэнд очиж даалгавар өгсөнд цаадах нь баярлж шууд хөдөллөө. Учир нь олон жилийн өмнө Чужи тэрний хүүг алж байсан болж таарна. За ингээд массажист Чужигийн гэр рүү явж очисон бол нөгөө эмэгтэй Токиг хортой тариагаар тарьж зөвл дуусгалаа. Харин нөгөө талд Шого босс дээрээ яваад очино. Муурог олсон уу? Олвол тэрний гадаад руу зүгталах нь зүйтэй. Эслийг угаасаа асуудал тариад байсан учраас тэрнийг алсан нь гарцтай юм биш. Ойлголоо. Тэгээд Шого тэндээс явлаа. Харин нөгөө талд массажист Чужид массаж хийж байна. Тэгээд байнга зүүдэг загалмайнасаа жижиг хутаг гаргаж ирээд нугас руу зоогоод бушуухан хөвцөмсөж тэндээс гарч явлаа. Офста үлдсэн Шого бусад ажилтнуудаа эрт тараагаад боссыг нь хамгаалж байсан 2 хамгаалагчтай үлддэг. Тэгээд гиндүүлж дайраад нэгийг буудаж унгаад нөгөөтэй нь хаалц тулалдана.
Харин нөгөө талд Муро Токигийн гэрт ирээд тэрнийг үхсэн байгааг олж мэдлээ. Тэгээд Эмири тэрнийг алсныг мэдээд тэрэнд буугаа тулгадаг. Учир нь тэр Шогог цагдаа болохыг аль хэдийн олж мэдсэн байлаа. Энэ үеэр том босс Шогог өрөөндөө дуудлаа. Тэгээд Сефнээс нэг хавтас гаргаад тэрэнд өгнө. Би чамд нэг нууцыг задлаа. Би анх нууц мөрдөгч байсан. Тэгээд цагдаа нар Тошокаиг болгож авахын даваан дээр би тэдний боссууд дээр очиод үннээ хэлж хамтдаа цагдаа нар болоод холбооны мөрдөх товчог маллахаар шийдсэн. Тэгээд л тэд намайг боссоо болгосон. Бид бибидээ тэгсэн. Энэ бол манай хоёр нүртэй цагдаа нарын дунд байдаггүй чанар шүү. Тэгвэл та намайг яагаад сонгосон юм бэ? Чиний жинхэнэ дотоод мөн чанарыг таних гэж. Анаа дараг надаас дор хүнийг миний хойноос явуулахыг би мэдэж байсан. Хизэнэс мэдсэн юм бэ? Сая л мэдлээ. Миний хамгаалагч нар өгчихсөн үү? Чи дараг нарын уяатай нохоо байх албагүй шүү дээ. Өөрийгөө чөлөөл. Тэгээд хамтдаа энэ дэлхийг хөл доороо сүгдүүлцгээе. Би галзуу нохоо. Би зөвхөн яаж хазах вэ гэдгийг л мэднэ. Төрөлхийн л юм байсан. Тэгээд ч юу гэж. Тэгээд ч би заануудад хайртай. Ингээд цүнхтэй нууц бичгээ дарагдаа авчирж өгнө. Тэгээд Шого залбирахаар сүмд ганцаараа үлдтэл тэрэнд Мурогоос дуудлага ирлээ. Тэр Эмирийг барьцаалсан учраас тэрнийг хурдан ирэхийг шаардна. Тиймээс аргагүй байдалд орсон Шого босстойгоо хамт очиж байсан тэр орхигдсон барилга руу яваад очдог. Тэрнийг очиход Муро хүлээж байлаа. Чамд юу хэрэгтэй юм Муро? Надад нэг асуулт байна. Чи Горо мөн биз дээ? Тийм ээ. Дахиад нэг асуулт. Би Токигийн өшөөг авч болно үсттэй. Одоо болцгоё. Чи энийг сонгох уу? Намайг сонгох уу? Тэгсэн Шого нүдэрэмхийн зууртал цохонд нь сумзоолоо. Тэгээд тэр өөрийгөө буутгах гэсэн ч Эмири болиулаад тавирч авна. Тэгсэн Шого жил гарны өмнө Бангкокд зөөгч хийж байхдаа Муротой хэрхэн танилцаж байснаа санснаар кино маань конец фильм. Яа. За энэ галзуу солиотой киноны тайлбар маань энд хүрээд дуусч байна. За, Борогийнхэн тайлбарыг нь хэлсэн шиг үнэхээр галзуу солиотой кино мөн байсан байж. Санал нэгдэхгүй юм байна уу? Яг одоо гараа өргөрөө гэхгүй юу? За тэгээд Борогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Тэгээд Якуза Энтертэй Япон кино цаанаасаар нэг тийм ойлгомжтой галзуу байдаг дөө, тэ? За, Борогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань галзуу байла бороо гэсэн комментиг үлдээн үзье. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар хоол боловсруулалтын амттай шийдэл Activia хамтран ажиллалаа. Манайхан энэ Activia таргинуштай Actirregularis probiotic ашигтай бактери агуулсан учраас хоол боловсруулалтыг сайжруулж, өдгөн хадгалах, бие хүндэргэх, гэдэс дүүрэх шинж тэмдгийг харьлахад хамгийн том дэм болно гэд боддоо. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан таргатул таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. Хоол боловсруулалтын амттай галзуу шийдэл Activia гэж. Та нар маань тэгээд Саба Драгон Саба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.